Сайн байцгаана уу? Бичлэгийг маань яг одоо үзэж байгаа хүн бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэнтэй миний амьдралд асар их эерэг гайхамшигтай нөлөө авчирсан нэгэн дадлын тухай мэдээлэл хуваалцъя. Энэ ямар дадал вэ гэвэл бусдын оронд өөрийгөө тавьж үзэх. Ингээд хэлэхээр маш амархан сонсогдож байгаа. Ихэнх хүмүүс бусдын оронд өөрийгөө тавьж үзэх төрөлхийн чадвар нь маш өндөр байдаг. Би ч өөрөө эмпати буюу хүний оронд өөрийгөө тавьж үзэх мэдрэмж харьцангуй өндөр төрөлхийн онцлогтой. Гэхдээ би бүр зоригтойгоор аливаа хүнтэй холбоотой үйлдэл хийхийн өмнө, шийдвэр гаргахын өмнө өөрөөсөө банга өөр хүн надад яг энэ үйлдэлийг хийсэн бол би яаж хүлээж авах байсан бэ гэж өөрөөсөө асуудаг болсон. Тэгээд сөрөг хүнийг зовоосон, хэцүү байдалд оруулсан тийм санагдах байсан гэж надад санагдах юм бол хийхэ болно. Харин эсэргээрээ тэр хүнд баяр баясгалан өгнө, аз жаргал бэлэглэн, эерэг сайхан эрчим энергээр тэр хүнийг сэлбэж өгнө гэсэн тийм эерэг сайхан санагдах байсан гэж надад санагдах юм бол би тэр зүйлийг тэр хүний төлөө хийдэг. Тэгээд за хэрвээ яг энэ нөхцөл байдалд хажууд байгаа хүнээсээ юу хүлээж гордох байсан бэ гэж бас өөрөөсөө асуудаг. Тэгэхээр би хэрвээ хажууд байгаа хүн маань ингэж өгвөл би баярлах байсан, ингэвэл баярлах байсан гэсэн хариултаа дотроос олж аваад тэгээд тэр зүйлээ тэр хүний төлөө хийгээд өгдөг. Нэг ийм дадалтай болсон. Энийг сонсохоор эн чинь амархан шүү дээ. Бараг би өдөр болгон л энийг хийдэг штэ гэж хүмүүст бодогдож магадгүй л дээ. Би ч өмнө нь би бусдыг ойлгодог, бусдад хангалттай тусалдаг л гэж боддог байсан. Гэхдээ яг үүнийг бүр дадал хэвшил болгосноос хойш илүү өөр төвшөнд, илүү амьдралаасаа, бусдад харьцах харилцаанаасаа утга учиртай, аз жаргалтай, бүрэн дүүрэн мэдрэмжийг авдаг болсон. Нэг үгээр хэлбэл өөртөө хизээж хүсэхгүй байсан зүйлийг бусдад би хизээж хийхгүй, харин өөрөө бусдаас хүсэн хүлээж гордож, найдаж, хэрвээ хүн хийж өгвөл баярлж, тогтлон сайн сайхан мэдрэмж надад өгнө гэсэн зүйлээ бусдын төлөө хийж өгдөг. Ийм дадалтай болсон гэсэн үг. Хүн бүхний дотор адилхан. Хүн бүхэн хайрлуулахыг, хүндлүүлэхийг хүсэж байдаг. Хүн бүхний дотор энэ сүнсний хамгийн гол зорилго бол энэ амьдрал дээр бусдад хэрэгтэй, бусдад хүндлэгдэж хайрлагдсан, нэр хүндтэй, бусдад нөлөөтэй, бусдын амьдралд нөлөөтэй тийм хүн байхыг л хүсдэг. Тэгэхээр хажууд байгаа хүн, миний харилцаж байгаа хүн, миний хэрэлддэг, нэгсэндээ би өөрийнхөө дайсан гэж бодцсон явж байгаа хүн, эсвэл миний хамгийн сайн найз гэж бодож явж байгаа хүн, өгшин хүн, залуу хүн гэж бүгд дотор адилхан. Бүгд ижлэгэн юм хүсэж байгаа. Хайрлуулахыг, хүндлүүлэхийг. Тийм учраас би энэ хүнд ийм үйлдэл хийвэл өөр хүн надад яг тийм үйлдэл хийж байгаатай адилхан. Тэгэхээр би яаж хүлээж авах байсан бэ гэж өөрөөсөө асуугаад зөвхөн эерэг санагдах үе, хүнд баяр баясгал өгөх үе, итгэл өгөх, урам өгөх, хийж бүтээх, хүсэл тэмүүлэлд хүрүүлэх, тийм сайхан зүйл, эсвэл хайр халамжийг мэдрүүлэх, өөрөөрөө үлгэрлэж, инэрэнгүй сайхан хандлагыг түгэх гэдэг ийм зүйлийг өдөр тутамдаа үйлдээ дадал хөвшил болгоод явж хахад үнэхээр амьдралаас бүрэн бүтэн тэр сайхан баяр баясгалыг мэдэрдэг. Хүн амьдралаас, бусдаас ямар ч хүлээлтгүй, гордлого, найдлага байхгүй үед хүний сэтгэл хамгийн тайван байдаг. Эсрэг талын хүн нь өөрийнх нь хүссэн шиг, өөрийнх нь төсөөлсөн шиг тэр хүнд хандаж, хайрыг мэдрүүлж чадахгүй болоод ирэхээр сэтгэл зүйн олон асуудлууд, гомдол, тунирхал, хэцүү зүйлүүд үүсч идэг. Гэтэл хинээс ч юу ч гордож хүлээхгүй болоод ирэхээр хүний сэтгэл асар их давширдаг. Юу ч гордохгүй болоод ирэхээр хариу нэхэлгүйгээр, нөхцөл болцолгүйгээр бусдад өгөөд ирэхээр бид тэр сэтгэлийн хизээч ямар ч үед гуйвж биднээс асарч холдохгүй тэр сэтгэлийн амар амгалан гэдэг зүйлээ олж авдаг. Өөрийгөө бусдын оронд тавиад бусдад тийм сайн сайхан зүйл өгөх, тэр зүйлийг хийгээд явж гин гэдг нь тэр нөхцөлгүйгээр бусдад өгч чаддаг болж байна гэсэн үг юм байна. Ямар ч нөхцөлгүйгээр эргээд юу ч гордохгүй, буцаагаад надад бүр юу ч өгөхгүй байсан болно. Ганц баярлалаа гэж хэлэхгүй бүр цэхэлзээд миний юмыг хүлээж авч ирсэн ч би үнэхээр надад ямар ч хамаагүй. Би яг тухайн хүчит чин сэтгэлээс өгсөн нь үнэн. Би өөрөөсөө шалтгааллах юмаа тултал нь хийсэн үнэн. Харин яаж хүлээж аваад, яаж буцаад тэр хариу барих уу, үгүй юу гэдг нь тэр цаад хүний л асуудал.
би өөрөөсөө шалтгаалах юм а тултал нь хийсэн цагт дахиж өөрөөсөө нэмэлтээр хүлээлт үүсгэх шаардлагагүй болтол нь би тэр зүйлийг чин сэтгэлээсээ тултал нь хийсэн бол тэгэл болоо. Тэрний хариуд ямар нэг юм ирэх үгүй үнэхээр хамаагүй баг багаар төгсөөр гоод ийм сэтгэлгээнд дэр хурж ирдэг юм байна. Тэгээд тийм сэтгэлгээнд дэр ирсэн үед бол энэ сэтгэлийн амар амгалан гэдэг зүйл хизээж гуйвж дайвахгүй. Нэг өдөр үнэхээр сахас дэрч хүчтэй амьдрал ямар гоё юм бэ би халаад өгнө гэсэн юмэрч хүчээр дүүрэн байжсна өөр нэг өдөр бүх юм бүтэхгүй байгаа юм шиг санагтаад энэ амьдрал чи яасан хэцүү юм бэ гэд ийм савлгаатай донсолсон ийм өдөр миний өмнөх амьдралд олон байдаг байсан. Хинээс ч юунаас ч нөхцөл байдлаас хүмүүсээс юу ч гортохгүй хүлээхгүй аливаа зүйлийг байгаагаар нь хүлээж авч сурах нь бидний сэтгэл зүгээ удирдах сурч байгааг илэрхийлэх юм байна. Тэгээд сэтгэл зүгээ удирдах чадж байгаа хүн бол амьдралынхаа бүх зүйлсийг өөрөө 100% удирдах сонгож чадна. Хүний амьдралын бүх юм өөрийнх нь сонголт гэдгийг ухамсарладаг болтгийм байна. Тэгэхээр энийг сонсож байгаа хүмүүс нэг л зүйлийг ойлгосоо гэж хүсээд би өнөөдөр энэ бичлэгийг хийж байгаа. Тэр нь өөртөө хүсэхгүй юмыг бусдад хизээж битгий хий. Харин өөрийнхөө хүсэн хүлээдэг бусдаас хүлээдэг юм а бусдад хийж өгөөл яваатай. Өөрөө амьд үлгэр жишээ болоо л яваатай. Тэгэхэд аяндаа та өөрөө огт хүлээгээгүй байхад чинь олон зүйл жигдэрн сайхан болно. Бүх сайн сайхан зүйлүүд амьдрал руу чинь аяндаа орсон орж ирнэ шинэ ухаарлууд, шинэ найзууд, шинэ боломжууд, шинэ амжилтууд өмнө нь танд төсөөлж чадахгүй байсан бүхэн аяндаа тэр нөхцөл боломжууд таны амьдрал руу урсан орж ирнэ. Тэгэхээр юм хүлээхгүй байх тусам бид нэр бүр төсөөлж чадаагүй зүйл амьдралд маань орж ирдэг байна. Хүлээлт үүсгээд ахаар харин ч амьдралд маань орж ирэх ёстой байсан, орж ирч болох үйц байсан асар хязгааргүй зүйлүүдийг хайрцаглаад өчүүхэн жоохон за нэг тийм л юм ороод ирвэл за нэг машинтай л болчихвол нэг тийм загварын утастай л болчихвол гэх мэтчлэн харин ч бүр хязгааргүй таны амьдрал руу асгарч үерлэж орж ирэх ёстой байсан зүйлийг нэг өчүүхэн жижиг нэг юмар хэмжээд нэг тийм юмд хүлээлт үүсгээд тэн дээр гацаад байдаг. Тэгэхээр альва юмнаас гордох хүлээх тэр зүйл чинь харин ч тэр зүйлийг чинь амьдралд чинь оруулж ирэхээсээ илүү гацаагаад түгчээд тэр үүд хаалхыг хаагаад нэг жижигхэн нүх болгочоод байгаад байдаг юм байна. Альва зүйлийг үнэхээр чин сэтгэлээсээ хийгээд өөрөөсөө шалтгаалах бүх зүйлээ тултлан хийснийхээ төлөө хүнд чин сэтгэлээсээ үнэхэрийн сайхан халуун дулаан сэтгэлээр тусалж дэмжснийхээ төлөө юу ч битгий буцаад горд хүлээ. Хүмүүс надад тэгж өгөх ёстой. Энэ улс их орны удирдагчид иргэдтэй ингэх ёстой, тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн тийм нэг бусдаас горцсон, хүлээсэн. Тэр хүмүүс надад өгөхгүй байгаа учраас л би ингэж өнөөдөр ингэж зовж байна, би ядуу амьдарч байна гэж бодож байгаа бол тэр сэтгэлгээнээсээ салсан цагт эсэргээрээ бүх зүйл чинь дүүрч ирнэ. Хүн болгон дотроо яг ижилхэн эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу бүгд яг ижилхэн. Тийм учраас таны өнөөдөр хийж байгаа үйлдэл чинь танд өөрт чинь яг ижилхэн байдлаар буцаж ирвэл ямар байх вэ гэдгийг цаг ямагт бодоод зөвхөн хүнд баяр баясгал, хайр, ад жаргал, сайн сайхан бүхнийг түгээсэн эерэг зүйлээр өөрөө амьд үлгэр жишээ болсон тийм үйлдэлийг та юу ч хүлээхгүй, найтахгүй, өөрийгөө дөвөөлөх гэж оролдохгүй, нэр хүндээ ахиулах гэж оролдохгүйгээр юу ч хүлээхгүйгээр юу ч буцааж авахгүйгээр хийгээд үзээрэй, хийдэг байгаарай. Тэгэх юм бол хязгааргүй далайд та өөрөө үсрээд орж байгаатай адилхан болно. Хязгаарлагдмал тэр нэг өчүүхэн жижигхэн утсаа орхиод, мартаад, хаяад тэр хязгааргүй боломжоор дүүрэн, хязгааргүй хайраар дүүрэн тэр далай руу та үсрээд ороорой. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.